За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрт хэдүүлээ уулзсангүй. Тэр нь 4-р сар, 3-р сар ч гэсэн уулзч амжсангүй. 26 эхлснээс хойш 1-р үлрэл дуусч байна. Миний хувьд нэлээд томоохон өөрчлөлтүүдийг үргэлжлүүлж хийсээр байгаа болохоор ойртоо бас подкаст бичих заавалцсангүй. Гэхдээ одоо учир олсон. Одоо би илүү хөнгөн байдлаар подкаст бичиж эхлэх гэж байна. Явуулын байдлаар ч гэсэн хизээч алдахгүйгээр тэр ийм өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. За сүүлийн үеийн апдейтүүдээс гэх юм бол 1 2 3 дугаар сар дээр бисээ нөгөө бутаанд ажиллаж байсан Loading сангийн хурц 3-ыг хариуцж ажиллаж байсан. Аль биесээр одоо ингээд дуусгасан 4 сард ажил нь дууссан. Тэгэхээр тэр төсөл маань дууссан байгаа. Би нөгөө ярьж байснараа апдейт гэх юм бол сар болгон уусаа яг Монгол дээр очдог байгаа. Монголдо явдаг, Бангкок суурьтай хэвээр байгаа. Тэгээд Бангкок Монгол явах тоолондоо би OC гээд October Consulting гээд компани бид нар энэ жил бүр яг аль биесээр идэвхжүүлээд одоо ажиллаж байгаа. Тэгэхээр миний одоо үндсэн Монгол явж байгаа ажил нь бол консалтинг байдлаар явж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бид нар Монголынхаа хэд хэдэн томоохон корпорацуудтай хамтарч ажилладаг. Tesco-гийнхантай ажиллаж байна, And Global, Шунхлай Group, Apex гэдэг ингээд мундаг корпорацуудтай ажиллаж байгаа. Үргэлжлүүлж ажилласаар байх болно. Тэгээд бидний зүгээс яг өнөөдөр өөрөө миний нөгөө хийж чаддаг executive coaching, retreat, удирдлагын багийнхан мөн эзэттэй хамтарч ажилласаар хэвээр байгаа. Тэгэхээр ийм юмнуудыг хийж байна. За эрүүл мэндийн хувьд ойртоо нөгөө миний урдаа тавьсан зорилго байгаа. Би физиологийнхаа эрүүл мэндийг яг одооныхоос хас гарваар багасгах гэсэн байгаа. Тэр маань өнөөдөр энэ 7 хоногийн байдлаар 6.7-оор байгаа. Өөрөөр хэлбэл прогресс явагдсаар байгаа. Тэгээд энэ оны төгсгөлөхэд би тэгэхэд тэрийг 10 болгох зорилготой байгаа. Гэр бүлийнхэн маш сайн бусад зүйл мундаг байна. За гоё апдейт гэх юм бол 3 сарын сүүлээр хэдлээ Alpha Human 3 дахь үйл ажиллагаа хийсэн байгаа. Тэгээд энэ тухай өгдөл харсан байх гэж бодож байна. Манай вебсайт гарцсан байгаа. My Alpha Tick Life гэдэг. Тэгээ энэ вебсайт руу орох юм бол Alpha Human-ийн талаар ерөн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгээ 3 дугаар сарын Alpha Human дээр яг юу болсон тухай би аюугай нийтлэл бичээд тавьчихсан байгаа. Зүгээр энэ онцлог нь юу гэхээр хэдүүлээ хамтдаа цаг гаргаж байна. Тэгээ хий гэж шийдэж байна. Тэр нь Тэгээ тийм учраас бид нар яаж хэр идж байгаа зүйлээ хизээч муулж болохгүй. Яагаад тэгэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүн хэсэг хугацааны дараа таны эд эс болон тархины эд эс болно. Тэрийг орчирд. Өнөөдрийн подкастын сэдэв яг тэр байна. Alpha Human гэдэг програмын тухай ярмаар. Яагаад гэвэл би одоо 7 хоногийн дараа буцаад Монгол руу явж байгаа. Тэгээд тэр үеэрээ бид нар Alpha Human 4-ийг зохион байгуулах гэж байгаа. За тэгээд яс Alpha Human 3-д юу болсон гэдэг тухайг яс ярилцмаар байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүст нь би бас Alpha Human-ийнхаа тухай мэдээллийг өгмөр байна. Alpha Human гэдэг энэ програм маань ойролцоогоор 2 жилийн өмнө эхэлсэн гэж болно. Жил хагасын өмнө эхэлсэн гэж болно. Бид нар сая 3 дахь хийсэн гэж ярьсан. Ойролцоогоор 80 дэн хүн яг энэ задгаа гормоор нь буюу хувь хүмүүс ордог гормоор нь ороод гарсан байгаа. 3 удаагийн анги төгссөн гэсэн үг. Тэгээ бид нар бас яг сая миний сүүлийн Монгол явах аяллаа үеэр 4 сарын эхээр бид нар төгсөгчдөө цуглуулсан байгаа. За тэгээд энэ програм маань жил хагасын өмнө эхэлснээс хойш өнөөдөр бол одоо нэлээд ондоо болсон. Тэгээд бидний өөрсдийн манай багийнхны зүгээр Play Academy гэдэг энэ стартапын манай багийнхны зүгээс нэг төсөөлсөн юм байгаа шүү дээ, тийм ээ. Энэ програм маань нэг ийм байвал зүгээр байна. Энэ програм маань нэг ийм хүнд нэг ийм хийчих болов, ийм өөрчлөлтийг өгчих болов гэх таамаглалууд байсан. Тэгээ энэ болгоныгоо батлаж үзэж байна, харж байна, болдгийм байна гэдгийг бид нар бол мэдчихэж байна. Тэгээд энэ дээр үндэслээд бид нар одоо би бол одоо яг 100% өөртөө одоо итгэж байна энэ програмда. Тэгээд ч тогтохгүй би одоо энэ програмд бүр хүн болгоныг заавал орох ёстой гэдэг энэ үгийг ч гэсэн ичгүүгээр айхгүйгээр хэлж чадж байна. Яа гэвэл би тийм байдлаар харж чадж байгаа. Тэгээ хуучин оролцогчдын маань ч гэсэн орсон үгийг нь өөрсдөөс нь сонсож аваарай гэж уриалмаар байна. Яа гэвэл энэ програм үнэхээр хүнийг ихэнх тохиолдолд мэдээч 100% байна гэж байхгүй, тийм ээ. Хүн болгоны өөрчлөлтийн цэгүүд ондоо байна. Гэхдээ би бол нэг өндөр магадлалаар 80% нь 90% шахуу яг энэ програмд ирсэн зорилгоо биелүүлээд гардаг. Яг тухайн үед үгүй юм аа гэхэд сая бид нар ингээд жилийн өмнө оролцсон хүмүүсээ ч гэсэн цуглуулад багийн юу alumni буюу төгсөгчдөө цуглуулад уулзаад үзэхэд тэдний ч гэсэн амьдралын өөрчлөлтүүд хэдэн сарын дараа ч гэсэн үргэлжилж бий болсоор байгаа нэг энэ зарсан. Тэгээ нэг энэчнээс нэг ойлгох хэрэгтэй зүйл чинь энэ Alpha Human
дээр орно 4 өдөр бид нартай цуг өнгөрүүлэнгууд тэр өөрчлөлт чинь бид нар тэр эхлэлийн цэгийг тавьж өгч өөртөө ихтэй байдлыг бий болж одоо бид тэрийг тайлбарна. Гэхдээ тэрнээс цаашаа үргэлжлэх процесс нь явсаар байдаг. Тэгээд яг ич хитэн баг миний бодлоор програм өнгөрснөөс хойш дараачийн 9 сард би энд амьдралд хэрэгжих болов гэж бодож байна. За тийм ийм програм болсон байгаа. Тэгээд 3-ын тухай шууд яриа. Alpha Human 3-ыг эхлэх юм бол 3 дээр ер нь одоо энэ Alpha Human яаж эхэлтийн гэхээр бидний хамгийн түрүүн эхэлдэг зүйл. Тэгээд бид нар яг энэ програмынхаа агуулгыг аваад бас корпорациудын удирдлагын дээр хэвтрийг цогж байгаа гэж түрүүн хэлсэн. Гэхдээ бид нар хамгийн түрүүн эхэлдэг зүйл нь хүнийг төв мэдрэлийн системийг нь өөрийг нь яг тэр амьдралын орчноос нь салгаад энэ програмынхаа энэ тусгай вакуумжуулсан гэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан энэ орчинд аваачих нь айгүй чухал байдаг. Бид нар өндөр амьдралдаа олон ийм төрлийн сургалт янз бүрийн юмд явдаг, амралтанд явдаг, гэдэг иймэрхүү юмд явдаг боловч тэр явсан юм болгоноос гарч буй өгөөж нь харамсалтай тийм урт хугацааны өөрт хэрэгтэй эерэг өөрчлөлтийг амьдралдаа үлдээж чаддгүй. Тэгээд тэрний нэг шалтгаан нь юу вэ гэхлээр тэр зааж байгаа юмдаа биш байдаг, агуулгатаа биш байдаг. Хамгийн гол нь хүнийг сэтгэл зүйн тийм аюулгүй орчинд бий болгох, сэтгэл зүй болон бие физиологи бүх зүйлийг нь яг энэ рүү ингэж оруулах, тэгээ энэ өөрчлөлт рүү хөтлөж аваачих гэдэг нь өөрөө чухал байгаа. Тэгэхээр манай програм юугаар эхэлтийн гэхлээр халуун хүтэн exposure гэж ярьдаг температурын мэдрэлийн системийн нөлөөгөөр эхэлдэг. Тэгэхээр өглөө нь бид нар шууд өнөөдөр хүт уусанд орж эхэлнэ. За тэгэхээр хүт уусанд орны би бол өмнө ярьж байсан. Сая бид нар Шунхлаа группийнхаа удирдлагынханд энэ ретритэ бас яг Alpha Human 3-ын дараа дахиж хийсэн байгаа. Тэгээ энэ удаа температураа бид нар 6-аас 9 градус байлгана. Нэмэх 15-аас доош байвал тэгээ эмэгтэйчүүдтэй бид нар нэг 8-аас 10 хүүгэн, эрэгтэйчүүдтэй 6-аас 8 градус суулгах гэж байна. Сая бараг 4-5 руу хүртэл орсон байгаа. Тэр ингэж эхэлж байгаа. Тэгээд эсрэгээрээ 80 градусаас дээш халуун саунаар эхэлж байгаа. Тэгээ энэ дотрын протокол явж байгаа. Тэд минут гэдэг. Ингээд хийсний дараа бид нар юу мэдэрдэг гэхээр одоо бид нар тэгээ нийтдээ энэ одоо Alpha Human энэ програмаа бид нар нэг ойролцоогоор 8 удаа хийцэн гэж ойлгож болно. 8-аас 10 ч удаа баг хийцэн байгаа мэн. Тэгээ энэ болгоноос бид нар юу сурж яана гэхээр бид нар яаж хүмүүсийг аваад тэгээ богино хугацаанд танихгүй хүмүүсийг найз нөхд болгоод нэгэндээ найддаг болгоод тэгээд хамгийн гол нь тэр халуун хөтөн температурын шокийн эмчилгээгээр ашиглаж бид нар тэр хүмүүсийг сэтгэл зүйн хувьд бие физиологид яг тэр аваач газар аваачих вэ гэдгээр эхэлдэг байна. Тэгээ бид нар тэрэлжид явдаг байгаа. Тэрэлжийн гой газар байрлал, зарим газар хүнийхээ тооноос хамаарат бид нар зарим нь өөр резорт руу, зарим нь өөр резорт руу явна. Тэгээд эхэлдэг байна. Тэгэхээр өглөө тэгж эхэлнэ. Тэгээд хамгийн гол нь мэдээж хэрэг тэглээгээд хүн болгон ирээд хүүт уусанд орчихгүй шүү дээ. Ихэнх нь айн. Тэгэхээр би миний зүгээс бидний зүгээс Wim Hof-ийн аргыг зааж өгөн тэнцэнс одоо энэ дэлхийн яг энэ одоо энэ cold exposure гэдэг зүйлд хүнийг яаж бэлтгэх үү гэдэг дээр бүх сүлийн аргуудыг ашигласнараа юу хийж чаддгийм бэ гэхэлэр хүүт ууснаас айгаад орж чадахгүй байгаа хүнийг нийтдээ 3 оруулж чаддаг байгаад байгаа. 3 оруулна гэдэг нь юу гэсэн үг вэ? 3 удаа хүн өөрөө хүсээд бүр дуурлаад анхных дээр айгаа орж чадахгүй байсан хүн чинь 30 минутын дараа хөө би дахиж ормоор байна гэдэг болгож ингэж эхэлдэг байгаа. Тэгээд өглөө ирээд тэгээ замдаа одоо жоохон ядрахаар ингээд даралт ихтэй болсон байсан бол ингээд даралт маралт ихтэй жоохон асуудалтай ингээд яваад ирсэн. Тэгээд ерөөсөө ингээд тийм хүүтний айцтай ингээд даарахаар ерөөсөө би ингээд янгиж өвддөг мэдрэмжтэй ингээд ерөөсөө өвөл усанд орохоор шууд ингээд нусгоожол шууд дандаа ингээд хоолой байнга өвдөн байнга зэстэдтэй хүүтний тийм ер нь одоо амар айцтай. Тийм байж гад ер нь хизээч энэ хүүтэн усанд энчээ ирээд орохгүй тэр одоо хичээлд орохгүй эмчилгээнд орохгүй гэсэн бодолтой ирсэн. Тэгсэн чинь яг нэртэ нөгөө ядаж шиг нүрээ ингээд дүрээд үзээ гэдэхгүй. Тэгээд нөгөө даралт хичээсэн хүн чинь ингээд нүрээ хөтөө мөстөө усан дүрээд. Гэтэ би тэрийг урд нь болохоор зэрэг гэртээ хийж үзсэн. Зариултын төмпөө аваад нөгөө гоо сайхны юу гэдэг утгаараа нөгөө нүрээ мөсөн дүрсэн чинь ингээд шууд амар одоо зүрхтэй дилсээд ерөөсөө дүр чатаагүй байхгүй. Тэгээ нөгөө төмпөнгөө шууд өөр юмд хэрэглээд хайцсан. Тэгээ би энийг бол угаасаа хийж чадахгүй. Би бол энэ ингээ миний бие орнцэнд ерөөсөө таарахгүй. Шууд өвдөн гэсэн бодолтой ирсэн боловч нүрээ дүрээд коуч одоо ингээд ярьсан зүйлөөр за би дөрөөд үзье гэд дүрлээ. Тэгсэн чинь болж байна. За 2 дахь дүрлээ 3 дахь дүрлээ тэгсэн чинь шууд ингээд нөгөө шилээ хүзүүсчээсэн даралт маань шууд гайгүй болсон. Тэнгүүд за би одоо бүр яаж ч байсан зүгээр би ингээд биеэр орж үзье гэж шийдээ. Тэгээд өөртөө бүр амар том өөрчлөлт хийгээд одоо зоригч юм уу? Тэгээ орж байгаад энэ хөт усанд орсон. За тэгээ энэ үеэр бас нэг гарч байгаа зүйл нь зүгээр тэр чинь бас би ингээд хүнийг шоклоо зүгээр тэнд аваач гээгүй. Зүгээр л хүүтэн усанд орох гэдэг зүйлийг зөв температурт зөв хугацаагаар орох юм бол
norepinephrine гэж ярьдаг. Тэр дааврын одоо ялгуурл одоо банжи жампаас илүү хэд дахин илүү ялгардаг мэтэр хүний биеийн дотор гардаг энэ эмчилгээнүүд нь аюу ичтэй зүйлүүд. Тэгэхээр манай alpha human орно уу, ороогүй юу, миний имийг үзчихсэн бол би уулын дандаа нэг зөвлөдөг хүн болон өөртөө хийж үзээшээ гэж хичээдэг. Зөвлөдөг зүйл нь саунд орж сураасаа, хүүт туусны орж сураасаа гэж дандаа зөвлөдөг. Тэгэхээр хийгээрэй гэж үзэж. Тэр alpha human хийж эхэлнэ. Бид нэр 4 хоног 3 шин цуг байна. Тэр хугацаанд бид нар яг цагийн үеэрээр хоолно. Цагийн үеэр орондоо орно, цагийн үеэрээр орноос өглөөс сэрнэ. Өглөөс сэрэхдээ одоо чинь эхний 2 дахь өдрөөс ахгуулаад чимээгүй, яриагүй сэрэлт гэдэг зүйлийг үүсгэн. Бид нэр өдөр болгон зөвхөн энээсээ гадна дасгал хөдлөн айгүй хийн, янз янзын йог хийн, гэртээ дасгалыг баатар коучтэйгээ хамтарч хийн. Манай дээр одоо alpha human дээр 5 төрлийн надтай цуг коуч нар ирж ажиллаж байгаа. Йогийн багш, дасгал хөдөлгөөн, mobility-гийн багш. Өнгөрсөн дээр боя шеф тогооч, мастер тогооч ирээд өөрөө хоолундны эрүүл байдал, яаж хоолоо зөв сонгох уу, яаж хооллох уу, яаж боловсруулах уу гэх мэт иймэрхүү сэдвэр. Гэх мэтээр бидний зорилго болохоор тэр 4 хоногт байх хугацаанд хүмүүс өөрийгөө амраана, ядаргаанасаа сална, стрессээс ангижрна, гоног готрол төгшүүр гэдэг зүйлээсээ нэлээд учрыг олно. Тэгээ ангижрч чадна. Би физиологоос ихсрэн 3 өдөр 4 өдөр яг энэ физиологийг бид нартай хамт хэдүүлээ эрүүл горимд авч явна. Эрүүл горимд авч явна гэдэг нь зөв амраан, зөв хоолно, зөв хөдөлгөн, зөв сунгана, зөв байлгана, аюулгүй орчинд байна гэдэг зүйлүүд жишээ нь бий болж байгаа. Тэгээ бид нар одоо бас ингээ 2 дахь өдрийн орой бид нар бас P1 хамтдаа. Тэгэхээр бас согтруулахундаа цул хориотой биш. 3 дээрээ сая би нэг ойлгож авсан зүйл нь манай alpha human програмыг хүмүүс сонсохороо их хвчлийн юу гэж боддیں۔ Тэгэхээр энэ айгуу тийм нэг юм очоод ингээл амар ингээл зовоол амар хөдөлмөрлөөл айгуу их тийм тисэж гарах хэвээр програм байх гэж боддгийг би ерөөсөө нэг юм хэлмээр alpha дээр ирүүл хүн жаргасаар агаал буцдаг байгаа шүү. Тэгээ энийг асууж болно. Бид нэр ер нь хүнийг тийм өөрт нь туухгүй айгүй хэцүү юмыг аль болохоор хийхгүй хичээдэг. Яад бол дадал зуршлын шинжилгээ ухаант чинь бид нэр юу мэдэх вэ гэхлээр хүн дуртай юмаа дахиж хийдэг, дургүй юмаа хийхгүйг оролддог гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр юм ба. Alpha human програмыг харуулны ардаа нэг бид нэг 10 гаруй шинжилгээ ухаан суурьтай юм арга барилыг хэрэгжүүлж байгаа. Сая ингээ 11-гээ баг нэмж яах гэж болно. Тэр нь IFS буюу Internal Family System гэдэг програмыг сая би өөрөө coach Matt Health гэдэг хүнийг Монголд авчирсан. Тэгээ бид өөр сая бас alpha human-д орсон төгсөгчтэй зориулсан тусгай сургалтыг өнгөө бид нэр хийж өгсөн. Энэ одоо энэ ингээд нэгэнт энэ програмд орчих юм бол манай alumni болдог. Одоогор нэг 80-аад хүн байгаа. Энэ ингээд хотол гэж ярьж болно, community гэж болно. Энэ хүрээлэл маань ингэж өргөцөөр байх болно. Надад энэ хүрээллийн хүмүүс аягүй чухал санагдав. Яад үл энэ alpha хүн болно гэдэг чинь өнөөдөр тэр анхны санаа чи юу байсан гэхээр энэ амьдрал өөрийнхөө хүссэн зүйлийг бий болгодог, мөрөөдөж чаддаг, өөрийгөө зөв авч явж чаддаг. Нөгөө Renaissance гэдэг Renaissance-ийн цаг үе гэж сэргэн босголтын цаг үеийн хүн гэж ярьдаг. Тэрэн шиг тийм хүмүүсийг эрэгтэй ч үсэн, эмэгтэй ч үсэн хамаагүй амьдралаас авах юм авч чаддаг, өөх юм өгч чаддаг, босмоор байгаа юм хийж чаддаг, хайр дурлалаар умбаж чаддаг, эрэгтэй юм авч чаддаг. Тэгтээ тэглээгээ дандаа жаргаж амьдрахгүй. Тэр хэцүү амьдрал ч гэсэн зөв өөрийгөө зохицуулж авч явдаг. Тийм biohacking зүйлүүдээ хийчдэг. Тийм үнийг л бий болох гэдэг. Тэгэхээр тийм програмыг хийж байгаа шүү. Тэгэхээр бид нэр тэр 11 шинжилгээ ухааны арга барилыг ашигласнараа хүмүүсийг жаргасаар байгаа л буцаана. Аюу олон зүйлийг. Тэгтээ жаргах дотор бас нэлээд сэтгэл зүйн ажил аюу хорно. Inner work гэж ярина. Хүмүүсийн хөвчлэн өнөөдрийн орчин үеийн амьдрал бид нар яадаг юм гэхээр гадаад ертөнцийн дээр аюух анхаардаг. Гадаад ертөнцийн дээр юмыг хожих, болгох, бүтээх, харагдах, батлах. Тэгвэл яг тэр гадаад ертөнцийн чинь өөрөө дотроос тижээгдэж, дотроосоо бий болдог ертөнц болохоор бидний хийх ажил нь дотоод ертөнцийн дээр ажиллана. Өнөөгийн амьдрал гадуур байгаа хүмүүсийн сонсож байгаа хийж байгаа ихэнх зүйл нь гадаад ертөнцийн дээр ажилдаг бол бидний alpha human дээр хийдэг зүйл нь дотроосоо эхэлнэ. Тэгэхээр би физиологийн гаднаас шокоор эхлээд дотгошоо орсоор байгаа юм. Бид нэр сэтгэл зүйн маш олон зүйлийг яа манай сэтгэл зүйч бас ирж байгаа. Манай нэг коуч нь өөрөө сэтгэл зүйч байна. Тэгэхээр 2 дахь өдөр бид нар бол яг дотгошоо тонгоож орох гэдгийг өглөөнөөс орой болтол нилээн хийн, янз янзын аргаар хийн. Энэ үедээ бид нар юу ойлгож авах гэдэг нь вэхээр миний дотор байгаа хүн болгоны дотор байгаа магадгүй тэр өөрийн хэсгүүд гэж ярьдаг.
дадал зуршлууд гэж болно, сэтгэл хөдлөлүүд гэж болно, магадгүй тэр нь шарах травманы түвшиндээ орцсон. За тэгээ бүр гүнзгийрүүлж харуул бага насны inner child work руугаа ч гэсэн хэдүүлээ орох байдлаар ингэж өнгөрдөг байгаа шүү. Тэр ер нь бол тийм зовдөг биш. Тэгвэл нэг ганц хоёр хэцүү юмнууд хүмүүс харагч яадаг. Тэр нь юу байдгийг гэхээр нэгт нь бид нар гар утсны хэрэглээг нэлээд хязгаарлуулна. Тэгэхээр мэдээж хайртай хүмүүст нь хэлүүлнэ, урьдчилж хэлж агаад тэгээ хүмүүсийн гар утсыг хураана. Тэгэхээр тэр жоохон зарим хүмүүст хэцүү байгаад байдаг. Яадлаар гар утстайгаа байн хайрцаа сурчихсан бол энэ дадал зуршлын хувьд хэцүү юм байна. За хоёр дахь нь болохоор тэр өөрийнхөө яг дотор байгаа тэр эмзэг зүйлүүдтэй нүүр тулна гэдэг бол бас хүн болгонд тийм тухтай биш байдаг. Тэгэхээр тэр жоохон хэцүү байдаг. Хүүтэн усанд орох, бие физиологийн юмд орохыг бол бид нар өстой төрөл төрлөөр нь харсан, хийсэн. Энэ бол ерөөсөө асуудал биш болсон. Би тэгээ хэлчихэд уламжлалт эмчилгээнд явж байсан хүн байгаа. Сая сүүлийнхээр томоохон одоо физиологийн тийм procedure орчихсон эмчилгээнээс дөнгөж гарч ирсэн хүн байсан. Жохон ханаа төрсэн, бие эсрүүцэл нэлээд унтсан хүн байсан. Юм л бол өвтчдөг хүн байсан. Гэх мэтэр яг л бид нар өнөөдөр амьдрал дээр ямар төрлийн гэр бүлийнхэн маань ямар байдаг. Яг л тийм л хүмүүс цугларсан. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн өнөөдөр тэгж бие физиологийн өөртөө ихтэй байдлыг бий болгосон. Өөрийнхөө бие физиологийг тэр дараачийн тэр шалгуурт оруулаад тэнцэнсээ илүү өөртөө ихтэй гарч чадсан гэж байгаа. Тэгэхээр ер нь бол тэртэл нь бол хэцүү биш байдаг. За тэгээ хоол ундыг ярьсан маа бас нэг хэлчихэд аюул чухал зүйл гэж бодож байна. Бидний хувьд хүнийг өнөөдөр зөв хооллолт гэдэг бол одоо эрүүл амьдралын хэв маягийн бид нар 5 багна гэж ярьж байгаа. 5 багны гормоор явдаг байгаа. Тэгээ тэрний нэг нь өнөөдөр шимт хичээл гэдэг зүйл бол яхаарахгүй орно. Тэгвэл бид нар өнөөдөр шимт хичээлийн тухай сурна, судлахаасаа гадна тэрийг бас бидлээ цуг эрүүлэр хоолно хийж үзэн. Зарим өглөө чинь хүн дасгалтай үед бид нар албаар хөнгөн яг биеийн чинь тийм хангалттай шимт хичээл өгөөд дасгал хийлгэж байгаа бол зарим өдрийн оройн бид нар яг хэрэгтэй тэр одоо чинь эхний өдрийн бид нар бол маш их хэрэгтэй nutrition, micronutrient их хоолыг өгчээж заагаад тэр бие физиологийн ачааллаа нөхөх чадвартай тийм нөхцөлийг одоо чинь бий болгож байгаа. За бас энэ удаагийн Alpha Human тэгээ би түрүү ярьсан Alpha Human програм явах тоолондоо бид нар ингээд сайжруулалтыг байнга хийж байгаа. За дараачих дээр бид нар чинь йога дахиад нэг нэмж байгаа. Тэгэхээр өмнө нь болохоор йог нэг удаа хийдэг байсан бол одоо бид нар нэг өглөө дахиад йогийг нэмж байгаа. Бид нар дараагийн өшөөл өнөөдөр энэ програмаа чимэх өшөөл өний хүнд яг тэр 4 өдрийн хооронд тэр өөрийнх нь тэр өөрчлөлтийг нь өшөө баталгаатай болохын тулд бид нар програмын сайжруулалт гэдэг зүйл кайзан гэж ярьдаг энэ Япон аргын манай багийнхан бидний зүгээс зогсолтгүй хийж байдаг. Өмнө нь иржсэн нэгдүгээр програм дээр иржсэн хүмүүс 3 дээр нэг нь ирсэн. Давтсан хүмүүс айгүйх байдаг манай програм. Эхний 3 дотор давтсан зөндөө хүмүүс байгаа. Энэ хүмүүсээс сонсох юм бол эдгээр яг хэлж чадсан тэрний үг хөөх програм Alpha 3, Alpha 1-ээс шал ондоо болсон байна гэж ярьдаг. Тэгээ тэрнтэй адилхан би нэг баталж чадах юм нэгс 4, 5, 6 өшөөл сайжирсаар байх болно. Өшөөл онцгой байсаар байх болно. Тэгээ програмын шинжилэл дотор бас нэг хийж байгаа юм. Энэ жилийн 3 сард бид нар бас анх удаага Монголоос Бутан руу манай эхнэр байдаг миний очиж ажилладаг. Энэ Бутан гэдэг энэ буддизмын орнд бид нар дараачийн Alpha гадагшаа чиглэсэн Alpha-га хийж үтсэн байгаа. Тэгээд энэ нь үнэхээр амжилттай 6 хүн явсан програм болсон. Тэгээ энэ жилийн 7 сард бид нэр 7 сар тэгээ бас оны төгсгөл гэхэд нэг юм дахиад Монголоос групп авч байгаа. Бутаны Alpha Human хийх болно. Гэх мэтээр бид нар бол програм бол байнгын өөрчлөгсөөр байгаад надад айгу таалагдж байгаа. Тэгэхээр би энийг анх хийж байхдаа л тийм байсан. Одоо ч гэсэн санаа нь юу юм гэхээр би яг үнэн ч стартап хийх, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хийх, хүмүүст зориулсан юм үүсгэх гэдгийн ард бид нар үн сэтгэлээс үнцэн үүсгэжэл байвал тийм ээ. Үн сэтгэлээс тэр нэг хүнд өгөх гээд байгаа юм хийж чадчих байх юм бол асуудал үүж байгаа. Тэгээд би энэ чи юу хиймээр байдгийг гэхээр өөрийнхөө асуудлыг бас шийдэх гэж л энэ санаа гарч ирж байна. Тэрний үн гэхээр бид нар өнөөдөр өдөр тутмын амьдралд байгаа, живж амьдарч байгаа, энэ хэцүү цагууд амьдарч байгаа хүмүүсийн хувьд биднэрт боломж байдаг бол богино хугацаанд цаг алдахгүйгээр өөрийгөө хурдан сэргээгээд асуудлуудаа шийдээд хөгжлөө урагшлуулад тэгээд ингэж явмаар байна гэд. Тэгвэл тэрийг хийхин тулд энэ ретрит гэдэг гормыг ашиглаад амралтын өдрөө ашиглаад би яаж өнөөдөр энэ зүйлийг хийж болох юм. Тэгээд өмнө нь харж байсан би дэлхийн азтай хүний хувьд олон дэлхийн мундаг програмуудаар орж гарсан хүний хувьд олон зүйлээс ингээ юм харж байгаад энийг бий болгосон. Тэгээ нэг хэлж чадах зүйл нь юу гэхээр одоо би энэ Alpha Human-д ингээ оролцоо явж байхдаа ч гэсэн 4 хоногийн дотор би өөрийгөө сэгсэрч чадна. Би тайвшрлыг бий болгож чадна. Би хүнд хэцүү өөрийгөө хоошлуулад байгаа, чөдөрлүүлээд байгаа энерги асуудалтайгаа нүүр тулж чадна. Тэрийг өнөөдөр ухаж
чадна. За тэгээд тэргээрч тогтохгүй би шин даатал зуршлыг сурна. Тэгээч тогтохгүй зөвхөн юм сураад байхгүй яг бот дээр хамгийн гол нь хийн. Манай Alpha Human-ийн хамгийн чухал шинжилгээ ухааны арга нь хийснээрээ сурах, play based learning гэдэг зүйлээ дахиад хийж байгаа. Тэр хүмүүс тэнд байх үед бүх юмыг хийн, бүгдийг нь хийгээ гардаг ба. Аюу санах нь сүүлийнх дээр Alpha Human 3 дээр 21 хүн оролцсон. 21 хүмүүс маань бүгдээрээ ихэнх нь нэгийгээ таньдгүй хүмүүс байсан. Тэгэл тэр богино хугацаанд өнөөдөр энэ 21 хүмүүс маань програм дууснаас хойш 7 хоног болгон кофе шопд уулздаг болчихсон. Тэгээ уулзах үедээ эднэр яг л өөрөөхөө төлөө. Нөгөө нэг яригжсэн Alpha Human-ийн амиг одоо араараас нь хөөцөлтөж уулздаг. Нэгнээсээ хариуцлага нэгтэг, нэгэндээ юм сануулдаг, нэгийг дэмждэг. Нэг тийм үнэхээр тийм одоо сайн найзуудчид хамт олон болчихсон. Тийм шалтгаан юу юм гэхээр хүмүүс өөртөөгөө адилхан хүмүүстэй буюу чиний төлөө гэсэн тийм хүмүүсийг олоод тэгээ тэр хүмүүс нь яг үнэхээр нэг нэгнийхээ хажууд хамтдаа хөгжинэ гэдэг горим руу оруулаад тэгээ хамтдаа эмзэг байгаад нэгнийхээ өмнө сурчих юм бол нөхөрлөл гэдэг зүйл ямар гүнзгий төвшөнд үүсч болох бол энэ ч ингэж харагдаж байгаа. Бид энэ зүйлээ үргэлжлүүлсээр байх болно. Alpha Human 4 дээр нэмэгдэж байгаа хоёр одоо зөвхөн тактикийн програм дээр нэмэгдэж байгаа хоёр зүйл байгаа. Нэг нь юу юм гэхээр бид нар одоо бол өмнө нь болохоор бид нар яадаг гэсэн уулзсан тэр ихний өглөөнөөс хамгийн эхэлдэг байсан бол одоо day 0 буюу 0 өдөр гэдэг нэмсэн. 0 өдрийн үед бид нар Улаанбаатарт 90 минут би ирээд цугларна оролцогч нартайгаа. Тэгээ асуултуудад хариулж өгнө. Бэлтгэлээ хийн, цусны шинжилгээг өмнөх өдөр нь хийдэг болж байгаа. Бас дээрэс нь хүлээлттэй ярилцсан. Гэх мэт ийм нэг өдрийг ингэж 0 өдрийг нэмж байгаа. Тэгснээр оролцогч нар маань бас сэтгэл зүйд өөрийгөө бэлдэх, явахдаа өөрийгөө бэлтгэхтэр нэг хагас өдрийн бэлтгэлийн боломжийг бас үүсгэж байгаа. Бас нэг нэмсэн зүйл нь програм дуусны дараа 30 хоногийн дараа хэдүүлээ reunion хийдэг болж байгаа. Хамтдаа дахиж уулзсан яг тэр төгсөгч нартайгаа. Тэгээд тэгснээрээ хідүүлээ яг энэ integration буюу энэ програмын үеэр өөртөө хийж буй тэр бүх өөрчлөлтийг яг амьдралдаа нэвтрүүлж яана, нэвтрүүлэхийг юу садаа болоод энэ садаа болохгүй гэх мэтийн энэ яриа руу бид нар орох боломжийг гаргаж байгаа. За тэгээд тэрнээсээ цаашаа үргэлжлүүлээд сар болгон манай програмд орсон бүх нэгт орсон, хоёрт орсон, гуравт орсон бүх хүмүүс хідүүлээ хамтдаа хоорондоо ажиллаж тэгээд integration community үүсэж байгаа. Энэ community үүснээрээ бид нар яах гэдэг нь вэ гэхээр энэ хүрээллийг амьд байлгаснараа өнөөдөр яг тэр хариуцлагын системийг тогтвортойгоор өөрт чинь бий болгож байгаа. Тэгвэл бид нар бүгдээрээ мэднэ амьдралдаа бид нар иймд орж үзээгөөс орж үзэж илээсэн. Аюугаа юмнууд ордог, сэтгэл хөдлөлтөг, юм суурдаг. Гэхдээ бодит байдлын яадын ихлэр хүн гэдэг амьтны тарихны гормосоо болоо бид нар тэр бүх зүйлийг хоолтойгоо идээд тэгээ мартдаг. Тэгээ тэр бүх хөрөнгө оруулалт, тэр бүх мөнгө төгрөг, энерги одоо анхаарал, цаг хугацаагаа хөрөнгө оруулсныхаа хариуд уулын тэр өгөөж гаргаж авал гоё шүү дээ тийм үү. Тэгвэл яг тэрийг л өнөөдөр бодит болохын төлөө бид нар өнөөдөр ингэж байгаа. За дараагийн нэг Alpha Human дээр нэмэгдэж байгаа Alpha Hertz гэж байдаг. Бид нар Alpha Box гэдэг зүйлийг өгдөг. Энэ маань манай програмын аягүй чухал хэсэг, бас нэг онцгой хэсэг гэж байна. Энэ дотор бид нар аюу сонирхолтой, хүний эрүүл мэндэд хэрэгтэй би Тайландаас болон дэлхийн хэд хэдэн газараас бид нэгээс сорслоод гоё юмнуудыг өгдөг байгаа. Тэр боксоо бид нар хөгжүүлсээр байгаа. Энэ бокс дээр янз янзын эрүүл мэндийн юмнууд байгаа тийм ээ. Төмөрлөлийн систем нөлөөлөх зүйлүүд, унтахад зориулсан зүйлүүд, шимт хичээлтэй холбоотой гоё ууч хэрэгэлдэг зүйлүүдийг ингээд дүүргэсэн юм хайрцаг байдаг. Яг энэ дээрээ хэлэхэд би одоо Монголоос хэрвээ манай энэ яг өөрчлөлтийг хийж байгаа alumni хүмүүст өөрийнхөө эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулъя гэсэн Монгол компаниуд гадны бараа бүтээгдэхүүнээр оруулж байгаа компаниуд ахын бол бид нартай холбогдоорой, хамтарч ажилламаар байна. Миний бодлоор энэ эрүүл мэндийн хайрцаг гэдэг концепт юу айгүй чухал зүйл гэж бодож байна. Олон хүнд хэрэгтэй зүйл тэгээд бас нэг юм дэлхийд даяараа өнөөдөр энэ wellness гэдэг салбар руу хүм болгон орж байгаа. Өнөөдөр бид нэр ашгүй бүгдрээ ойлгож эхэлж байгаа зүйл чинь эрүүл мэнд чинь юм биш дээ. Тэгээд буцаагаад энэ л бид нэр явж хөрөнгө мөнгө энерги зарцуулах систем байх шүү гэдгийг ойлгож байгаа гэж байна. За гэх мэтийн ийм бас нэг хид хідэн өөрчлөлтүүдийг бол дандаа хийж агуулгын хувьд бол дандаа өөрчлөлт гарч байгаа. Alpha 4 дээр бид нар IFS буюу Internal Family System өшөө оруулж ирнэ. Тэгээд тэрийгэ танилцуулаад тэрэн дээр ажил. Энэ өнөөдөр өөрийнхөө дотор байдаг сэтгэл зүйг менежлж сурах emotional intelligence дээр бас нэг орж ирж байгаа шинэ арга барил байгаа юм аа. За тэгээд миний ярьж байгаа юм болгоныг гоё ингээд дэлгэрэнгүй харъя, судлаа, үзье гэх юм бол
2-3 юм хэлж өгмөр. Нэг нь болохоор My Alpha Zig Life гэдэг вебсайт байгаа. Ийшээ орчих юм бол энд бол бүх юм байгаа шүү. 2 дугаар Alpha-гийн видеог үзэж болно. 3 дугаар Alpha-гийн дүгнэлт видео 16 минутын дүгнэлт видеога тэрийг үзэж болно. Би өөрөө Alpha 3-ын тухай нэлээд урт нийтлэлийг вебсайтн дээр бас өөрөө эндээ биччихсэн байгаа. Бас манай шинжилгээ ухаан ардаа яг юу байдгийг орж үзэж болно энэ вебсайтаас. Мөн энэ дээр би нэг вебсайтн дээр нэг бичсэн зүйл нь бидний энэ нөгөө 100 дадал зуршил гэдэг зүйлийг бид нар бол дандаа ярьдаг. Энэ нөгөө миний өөрийнхөө биен дээр хэрэгжүүлсэн. За тэгээ мэдээ зөвхөн би ч биш олон хүний хэрэгжүүлсэн энэ айгүй олон дадал зуршлуудаас би өөр дээр дуршсаар байгаа 100-ыг авч үлдсэн байгаа. Тэгээ тэр 100-га энэ вебсайтн дээр үнэгүй тавьсан байгаа. Тэгэхээр та хэд бас My Alpha Zig Life гэж ороод тэр 100 дадал зурш. Энэ 100 дадал зуршлаар ингэ зүйлүүд байгаа. Одоо шиг миний хамгийн номер 1 зөвлөдөг нэг дадал зуршил нь юу гэсэн ижлэгийн цагт орондоо орох гэдэг. Гэх мэтийн зүйлүүд энэ ч байгаа. Тэгээ өөрөө уншиж болно. Эхний 30-ыг нь би үнэгүй тавьсан байгаа. Тасгал хөдөлгөөн, нойр бүх юм дээр байгаа. Тэгээд үлдсэн хэдийг нь харъя гэвэл Alpha хэмд оролцоорой гэж хэлсэн байгаа. Гэхдээ мэдээч хэрэг та бас сонирхож байгаа бол би хуваалцаж болно. Бас дээрэс нь манай одоо community-ийн мэдээллүүд вебсайтнаар тийш орж. Миний YouTube руу орж болно. Энэ YouTube дээр аврах юм бол бас Alpha 2 болон 3-ын видеонуудыг энэ ч бас оруулсан байгаа. Тэгэхээр тэрийг бас орж үзэж болно. Мөн манай хуучин оролцогчдын санал бодлыг энэ вебсайтн дээр бичсэн байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та сонирхож байгаа. Тэгээ би та нэг юм хэлмээр байна. Тэр нь юу юм гэхээр одоо Alpha хэмд орох цаг нь болсон. Хэрвээ та яг л өөрөө амьдралдаа нэг л юм жоохон удаашарчихсан. Буцаад хурдаа өсгмөр байгаа бол нэг юм 2-3 сонирхолтой сонголтуудын өмнө ирчээд бүх сонголт нь зөв юм шиг мөртлөө яг аль нь гэдгийг мэдэхгүй байх үед ямар нэг юм дээр гацчаад гаргалгаа нэг л олж чадахгүй байх үед ямар нэгэн юм илэрчээд тэрийг нүүр тулахаас ичээд эмээгээд айгаад болгоомжилж байгаа юу бол тийм ээ. Эрүүл мэндийн өнөөдөр томоохон асуудалтай бол биэндээ ерөөсөө итгэхэ болцсон. Би нэг жоохон л эвгүй болвол өвдөн шүү гэж боддог болчихсон бол бүх өөрөө болоод байгаа мөртлөө эргэн тойрны хүмүүс чинь хүмүүстэйг нэг л уулзраа олж чадахгүй тэд нартай муудалцаа тэд нар залхуураа тэд нар таныг ойлгохгүй иймэрхүү бол энэ бүх шалтгаанууд нь Alpha хэмэнд ирдэг хүмүүсийн шалтгаанууд байдаг. Тэгэхээр хэрвээ танд иймэрхүү юм нүүр тулж байгаа бол тэгээ та нэг өөрийгөө нэг сэргээж авъя. Энэ одоо энэ 26 оныхоо сүүлийн 8 сард амьдралаа нэг дахиад нэг би нэг өөрөө нэг ороод нэг удирдмаар байна. Дахиад бид нэг гоё юм нэг өөрийнхөөроо болгож энэ 8 сарыг чиглүүлмээр байна. Excuse me. Гэж бодож байгаа бол орох хэрэгтэй гэж хэлмээр. Тэгээд 4 сарын 30-нд эхэлнэ. 0 өдөр. Тэгээ хэдүүлээ уулзцгаая. Би энэ чинь 29-нд очино. Тэгээ бүгдээрээ тэрэлжээд 30-наас 3-ны хооронд 5 сарын 3-ны хооронд Alpha хэм 4-дээр уулзцгаая. Үнэхээр гой зүйлүүдийг хиймээр байна. Би програмуудаа бэлтцсэн байна. Би өшөө шин зүйлүүдийг одоо энэ ч бэлтэж байна. Тэгээд юм жижиг сажиг зүйлээр яасан. Үнэхээр гой хүмүүсийг өөрчилсөн 4 оны. Миний шунал энэнийг ингээ үүсгэн байгуулж байгаа. Эний гол коуч хүнийхээ хувьд энэ програмын ард гарч байгаа шунал нь 10 орох юм бол 10 амьдралаа өөрчлө гаргаасаа л гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар 8-9 гараад байгаа. Нэг нь үлдээд байгаа. Би 10-аа тгээс гэж үзэж байна. Хоёрт нь бид нар 10-аа тэр өөрчлөлт нь яг үнэхээр тэр хүмүүсийг яг тэр хүсээд байгаа. Эрүүл мэндийн зассан, баялагын зассан, санхүүгийн зассан, нойрын зассан, харилцааны зассан. Тийм өөрчлөлтүүд амьдралд нь яг бий болсоо гэж үзэж байгаа шүү. За юм байна. Ойрдоо тэгээд YouTube дээр видео тавиагууд уучлаарай. Гэхдээ одоо ингээ буцаад горимдоо орох болно, подкастаа хийсээр байх болно. Та санал бодлоо хэлээрэй. Тэгээд би энэ удаа бас дахиад нэг жоохон өөрөөр хиймээр байна подкастаа. Тэгээд анхаарал тавьж энэ надтай ингээ 20 минут өнгөрүүлсэнд маш их баярлалаа. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон байх гэж найдаж байна. Хамгийн гол нь би одоо энэ видеогоор бол Alpha Human-эл танд уриалж जैन зарж байгаа шүү. Үн өссөөр байгааг анзаарж байгаа. Alpha Human үнэтэй би тэрийг 100% ойлгож байгаа шүү. Яа тэгвэл бидний өгж байгаа зүйл нь тэр орчин, тэр авч байгаа зүйл нь маш их юм өгдөг болохоор угаасаа үнэтэй. Энэ програмууд өшөөл үнэтэй байсаар байх болно. Нэг 2 3 юм хэлчихэд энэ байна. Хэрвээ та оюутан бол бид нар танд хөнгөлт өгнө. Тэгэхээр ярилцаарай. Alpha Human оюутнуудтай заавал хөнгөлт өгөх байна. Хоёрт нь хэрвээ та 50 хэдүүлээ тэрнээс дээш настай би яг тэрийг нь бас яг зөвийг нь мэдээгүй. Гэхдээ 55 байх гэж бодож байна. 52 байж болно. Гэхдээ тийм хүн байгаад тэгээ бас тэтгэвртэй гарах гэж байгаа, тэтгэвртэй гарцсан ийм хүмүүс байгаад бас оролцох хүсэлтэй бол бид нар бас тэр насныхандаа бас хөнгөлт зарлж байгаа шүү. Ингэснээрээ бид нар албаар оролцогчдийнхоо тоогоо насаа олон талд байлгамаар байна.
давуу тал айгүй гардаг. Бид нар өнөөдөр энэ програмд орсноор хүмүүстэй харилцаж сурах, хүмүүстэй л амьдардаг хүмүүсийн хувьд тэднийг ойлгох гэдэг аюул чухал элемент байдаг. Тэгвэл тэрийг бас хамгийн зөв хийх арга нь олон настай, олон төрлийн үзэл бодолтой хүмүүстэй ингэж ийм өөрчлөлтийг цуг хийх бол маш том нөлөө гардаг гэдгийг нь ойлгосон. За ингээд бүгдээрээ балиар өдрөг байцгаагаарай. Өдрөө сайхан өнгөрүүлцгээгээрэй. Тэгээ хэдүүлээ. Миний дараагийн подкастер уулзцгаая. Alpha Human-ийн тухай асуултууд энэ төр байгаа бол доор үлдээгээрэй. Бас миний Instagram дээр надтай холбогдож болно. За тэгээд энэ жил би хүмүүстэй хамтарч ажиллах хүсэл бол маш их байна. Та манай Alpha Human program, Play Academy бас хүүхдүүдийн туслан утгагүй зарлагдсан байгааг харж байгаа бах. Энэ болгонтэй хамтарч ажиллая гэж байгаа бол надтай холбогдорой. За тэгээ баярлалаа. Бүгдээрээ дараа уулзцгаая.